Одоогоор нийслэлийн ногоон бүсийн 19 амд иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна. За тун удахгүй энэ төлөвлөгөө эцэслэн батлагдах учиртай. Ингэвэл орон сууцнд амьдардаг болон гэр хороолт байгаа ч өөрийн өмчийн газаргүй иргэд нэр бүхий дөрвөн дүргээс үнгүй газраа өмчлөх хэрэгтэй болно. Гэхдээ одоо боловсруулж байгаа төлөвлөгөөгөөр газар авахар хүссэн нийт өргөдлийн 10 орчим хувьтай тэнцэхээр газар л байгаа маа. Ер нь бол нийслэлийн нутаг дэвсгэртэй иргэд бол газар өмчлөх маш их хүсэлтэй байгаа. Гэхдээ нийслэлийн нутаг дэвсгэр маань газрын нөөц бас төдийлөн хангалттай биш хомс байна. Тийм учраас бол иргэд маань бас зөвөр ойлгох хэрэгтэй. Дүүргүүд дээр бол ачаал их байгаа. Одоо нэг дүүрэг дээр л ихэд 5-аас 6 мянган өргөдөл ирсэн байдаг. Гэтэл бидний одоо газрынхаа нөөц тулгуурлаж хийж байгаа төлөлт маань ихэд дээдлэн 600 өрхийг одоо өрхөд зориулсан юм төлөлтүүд байгаа. Ийм учраас бол иргэд маань шинээр одоо өргөдлөхөд бол маш хүндрэлтэй. Дүүргүүд дээр бол яг газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг зохион байгуулахдаа бол өргөдөл өгсөн одоо дугаар хугацаагаар нь эхнээс нь шийдвэрлээд ингэ явж байгаа. Тэгэхээр шинээр дахиж өргөдөл өгч байгаа хүн бол энэ жилдээ газар өмчлөөд авчна гэж бол ойлгох болцоогүй л дээ. Тэгэхээр энэ онд өргөдөл өгсөн иргэдийн хувьд дарааллын дагуу эх 2012 он болон магадгүй 2013 онд ч газар авч магадгүй болоод байгаа юм байна. За гэхдээ хэрвээ иргэн та яаш байвал нэг гарц байгаа гэдгийг энд хэлье. Ер нь нийслэлийн иргэн болвол нийслэлийн нутаг дэвсгэрт хаач газар өмжилж авах эрх бол хуулиараа нээлттэй байгаа. Тэгэхээр Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн иргэд бол Сонгон хайрхан, Баянзүрх, Хан уул гэдэг юм уу, Налайх, Багнуур, Багхангаа дүүрэгч газар өмчилж ийсэн өмчлөх хэрэгтэй. За мөн нийслэлийн иргэд бол зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэр дээр гэхгүйгээр хөдөө орон нутагт газар өмчлөх эрх нээлттэй байгаа шүү дээ. Бүр илүү хэмжээний газар өмчлөх эрх нээлттэй байгаа. 0.35, 0.5 га хагасгаа хүртэл газар эзэмших, өмчлөх юм эрх орон нутагт л нээлттэй байгаа. Иймд иргэд энэ онд газар өмчлөх сонирхолтой байвал зөвхөн нийслэл гэлтгүүгээр бусад аймгийн газрын албанд хандаж болох юм байна. За ингэхдээ иргэд нийслэлийн газрын албанаас урьд нь газар өмчилж байгаагүй гэсэн тодорхойлт авахд хангалттай гинэ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш 2009 оны дуустал нийт 80203 нэгж талбар буюу 4376.9 га газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Энэ нь иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 94.3% болж байгаа юм байна. Шууд дэлгэр цэцэг сайн зангаар мэдээллээ.